Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас 36 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Дав Баяр болон ерөнхийлөгчийн тамгын газрын хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба КОИК-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөлтөд уулзаж улсын хурлаас батлсан 36 дугаар тогтоолын бодлого арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж санал солилцлоо. Монголын засгийн газар болон хүнсний аюулгүй байдлын талаар маш чухлаар тооцож хүнсний хувьсгал гэсэн хөтөлбөрийг өрнүүлээд байгааг бид нар маш сайн мэдж байгаа. Тэгээ үүнтэй холбогдуулан бид нар бас хүнс үдэ аж ахуйн салбарт бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ төсөл хөтөлбөрүүдэд илүү сайн уялдуулаад энэ хүнсний хувьсгалтайгаа уялдуулаад илүү сайн үр дүн гүйцэтгэхийн тулд бид нар илүү хичээн ажиллах болно. Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад хангай их сургууль болон үдэ аж ахуйн их сургууль дээр сургалт судалгаа үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, дээд боловсролын чадамжийг чадахыг бэхжүүлэх гэсэн юм төсөл хэрэгжүүлж байгаа. 자세한 내용들을 확인할 수 있습니다. КОИК-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү анхаарч хамтарч ажиллахаа илэрхийллээ.